Сая ятсан баланканд ятсан юм тий. Шин хэлчихсэн. За. Сайн зэрэгрүүндээ барьсан уу? Байна. Тэгвэл ороод нэг бямбын урлагийн талаар бас нэг хуулийн төсөл ярих хэрэгтэй тэрийг яриад. Их хурлын гишүүд чуулган завсарлахаар бас ажилтаа л байдаг. Зарим тойрогтой ажиллаж байгаа. Зарим нь одоо хуулийн төслүүд дээр сууж байгаа. Сайн зэрэг гишүүн бол хуулийн төсөл дээр сууж байгаа гэж хэлсэн. Саяны Баялгийн аймаг руу явж байгаа Цэнгэллийн авто замыг тавихад хамгийн их одоо нэмэр болсон зам тээврийн сайд байсан тухай өөрөө очоод шавын тависан бид нар хэрэг шүү. Баруун аймаг замтай болж байгаа шүү одоо энэ. Гайг болноо. Энэ хүн ч одоо аймгийнхаа бүх сумыг замтай болгоцсон манай тавьж өгсөөр байгаа. За яри. За тэгэхээр. За сайн байна уу байхгүй юу? Үчаачтай юу? Сайн уу? Сайн уу? За. Засгийн урд дуусчихлаа. Засгийн урд дуусчихлаа. Яаж тавтай нөө? Тэжгөө. Юу вэ? 50 дээр. Ажлаа гол. Манай сумья болж. Саглин уу? Тий. Эч нөгөө овсын сагил шүү дээ. Одоо энэ жил бас түргэн сагил. Хоёлоо бас 100 жил үү? тий. Хоёлоо одоо бас нэг аав ээж аавынх нь утдаг. Тэгээд очихгүй болоо. Нэг нь 3 км засмал замаас 3 км, нэг нь 5 км шүү дээ. Тэгээ засмал замтай болоог байх шүү дээ. Одоо болгож байгаа. Нэг болгож үүдэг Болгоно тий. тойргийн гишүүнийг болгоорой. Одоо миний тойргийн сум юм чи 3 км, 5 км болгож бодож байгаа юм. За чуулган завсарлага юу гэж байна? Би одоо яг чуулганы сурлагаанаар ерөөхдөө одоо хаврын чуулганд бас өргөн барьж хилцүүлэх гэсэн хуулийн төслүүд дээр бас ажиллаж байна. Ерөөсөө л нөгөө улсын хурлын гишүүн болж бас зорж ирсэн ажлууд буюу за ерөн зүгээр л та бас гадарлаж байгаа та үе үеийн л хууль зүйн дотоод хэргийн яам сайдуудын бас амбиц бас зорж явсан хувийн эрх зүйн шинжилгээ юмнуудаа нэлийн төлхөө барьж аваад л одоо оролдоод байна. Тухайлах юм бол ямар хуулийн дээр? За арилжааны хууль явж байна. За арилжааны хууль гэхээр бас хүмүүс маань бас нэг жоохон нэр томьёоны үдэн дээр бас хоногшгүй ч магадгүй. Энэ болохоор яг хоёр бизнес эрхлэгчтэй хоорондох тэр гэрээний эрх зүйн харилцаа, төлөөлөл за бизнес эрхлэгч хэрэглэгчтэйгээ үүсдэг тэр нюанстай харилцаануудыг үндсэндээ бас нэг орчин үеийн жишг хандлага руу оролцуулъя. Яг энэ асуудлуудыг шийдэхгүй болох нь мөнгнүүд маань төгжигдээд бизнесийн эдийн засгийн эргэлт тэнд очиж жижиг энэ хууль эрх зүйн төгжөөнөөс болж төгжигддэг, шүүх рүү явдаг. Шүүхтэр очиод 2-3 жилээр, 4-5 жилээр за шийдвэр гарлаа ч гэсэн дахиад 3-4 жилээр ингээ гацаад энэ одоо бизнес гэдэг чинь одоо ихтгэлцэл байгаа тийм. Ихтгэлцэл дээр тогтож байгаа бизнес ярилцаанууд үндсэндээ жоохон саармагчаад байна. За энэ дээр ажиллаж байна. Тэгээд нөө шийдэхэд айгүй хүндрэлтэй хэдэн шүүх дамжуулдаг. Тэгэхээр шүүхийн бос журмаа шийддэг тийм. Арай зардал багтаа цаг хугацаа хөнгөн шийддэг. Тэр юмлууд тийм маш чухал шүү дээ. Одоо өнөөдөр чинь хүн болгон тэгэл жижиг асуудлаас болоод шүүхтэр очиж хэдэн сар жил болж компани хуулийн шинжилгээ хариулах дээр ажиллаж байна. Тэгээ компани хуулийг нөхөрлийн хуультай нэгтгээд шинжилгээ хариулах хийж жижиг хүчтэй зэмжт эрхийг одоо хамгаалъя. Хоёрдугаарт яг л одоо бизнес хийх гэж хүмүүс чинь компаниар дамжуулж ихэнхдээ бизнес үйл ажиллагаа хийж байгаа боловч яг энэ одоо бас засаглал энтрийн үед бас зарим одоо шийдэх асуудлууд байгаад байна. Энийг нэг шийдээд бас энэ одоо үүсэж байгаа нөхцлүүдийг нэг тодорхой болгоё гэдээ явж байна. Дампуурлын хууль байна. Хуулийн төсөл боловсруулах бол нэг ч юмд асуудал биш байх. Их хурлын хамгийн газартаа хуулийн зөвлөх хийжсэн. За хууль зүйн амч нь 16 тусны ачаал наттай ажиллаж байсан. Дараад Нямдар сайттай, Нямбатар сайттай гэдэг ингээд хууль зүйн бодлогын газрын дарга төрийн нарийн бичгийн дарга хийгээд дандаа хуулийн төсөл боловсруулад их хурлд хилцүүлээд одоо хэдэн жил явцсан болохоор хэдэн жил явт 8 бараг 10 жил. Ерөнхийдөө 13 оноос хойш л 13 оноос хойш тийм болохоор хууль боловсруулах тал дээр бол асуудал байхгүй байна. Асуудал одоо санаалж байгаа хуулиуд байсан бас асуудал их хурл руу оруулж болж байна. Яг их хурлын гишүүн болцоод одоо ингээд урд нь хууль боловсруулаад засгийн газар төлөөлөд явдаг байхаас ард иргэдэг төлөөлөд явах ямар хөө вэ? Яг энэ бол хариуцлагатай ажил юм байна. Тэгээд бас яг үнийг хэлэхэд энэ одоо асуудлуудыг бас ямар байдлаар бас тий ард иргэдтэй яг энэ төлөөлөл гэдэг зүйлийг байлгах вэ гэдэг зүйлийг бас харцнаад байна. Ерөнхийдөө энэ хууль тогтоогч яг бизнес нийтлэг байдлаар Монгол улсын хөгжилт хэрэгтэй ямар хуулиуд байж болох тэрэн дээр л яг одоо бас өөрийнхөө хүч хөдөлмөрийг тавья. Эргээд одоо бас энэ хуулиа баталсан хуулийн араас хэрэгжилтээр нь анхаарч явъя гэсэн ийм л одоо зүйлэр энэ одоо улсын хурлын гишүүний чиг үүргийг харуулъя гэсэн
Ийм л одоо тодорхой Үндсэн 3 чигүүрээс 2-ын чи сайн хийнэ гэж нэг нь бас сайн хийх ёстой шүү дээ. Хууль тогтоохтой, хууль санаачлах эрхээ бол хэрэгжүүлж сайн хэрэгжүүлж чадна угаасаа. Хуулийн хэлтийг хяналт тавихтай энэ асуудал бол сайн ичгэн ард түмний төлөөлөлтөй сонгогдсон тойрогтоос ажиллах энэ дээрээс анхаарах. Тэгэл байх. Тэгээд яг нийслэлийн ажлыг бол бас хаяхгүй байх. Харин гэхдээ бас шинэ оруулах хэрэгтэй байхгүй уур амьсгал шинэлэг хандлах тий. Тэгэхгүй одоо хуучин бол их хурлын гишүүд ихээр цагаан сараар шинжилгээ бэлэг тараадаг тэгэл гадагшин дотгош аялуулдаг гэдэг хандлагаар хардаг бол энэ хандлагыг ус өөрчлөх зөв шүү дээ. Тэгэл яг одоо бас тендерийн үйл дээр ажиллаж байна. Тендерийн үйл шинжилгээ дээр ажиллаж байна. Энэ тендер худалдаа авалт дээр цүнхний компани орж ирээд ажил явуулдаг. Яг зөв. Ирэх жилээс нь төсөв нэмж тавихаас өөр аргагүй болдог тийм одоо ажил хүчний зардал параметрын үнийн өсөлт гэдэг юм. Ийм зүйлээс болоод энэ төсөвт ачаал өгдөг асуудлыг бас нэг асуудал нь тендер хуулийн бас гацаа байгаа маа гэдэг. Энийг эсвэл бас шүүхтэд гацаагаа шүү дээ. Хийж гацаагаа. Тэгэхээр энийг л одоо их зөв болгоё гэсэн ийм одоо бас бодлоор энэ тендер хууль дээр бас энэ одоо хаврын жуулганы одоо эхлэхээс өмнө өргөн байрыг гэсэн байдлаар бас нийслэлийнхэнтэй сууж байна. Агрын тээвэрт бид нэр либералч хийж чадсантай адилхан эрчим хүчин дээр либералч гэх юм байна. Зөвхөн одоо үн нэмээд орхичлоо гэж би бас хэлээд байгаа. Та нар үн нэмээд орхичлоо. Түүний оронд тийм үү их ус барих гэж цахилгаан станц барих гэж байгаа. Аж ахуйн нэгжүүлэгт зөвшөөрлөгийн чөлөөтэй болгох. Дээрэс нь дамжуулалт хуваарлтан дээр байж байгаа тийм үү үйлдвэрлэл дээр байж байгаа төрийн эмч компаниуд дээр байж байгаа. Тэр шахаануудыг хүнд суртлуудыг олон орондог цомхон болго зардлаа бууруул. Ингэх юм бол үн нэмэхгүйгээр асуудал шийдэх болцоо. Харин одоо яг энэ хийгээч гэж бас ярьж байгаа. Бүрэн тантай бол бүрэн санал нэг байна. Одоо яхаарахгүй эрчим хүчний компаниудын засаглалыг сайжруулахгүй бол энэ дээрээс хэмнэлт үүсгэж цомхон гүр бүтээмжтэй бас ажиллах нөхцөлийг бүрдүүлэхгүй бол зөвхөн үн нэмснээр эрчим хүчний реформ гэдэг ойлголт бас явчлаа. Тэгээ нөгөө талд бас хэрэглэгчээ бэлдэх асуудал байна. Тэг хэмнэлттэй байх. Ядаж одоо өөрийнхөө өмчийн асуудлыг дулаан алдагдлыг багасгах энийг төрийн бодлоор яаж дэмжих үү гэдэг. Би одоо шинэ хоолтод ингээл гэр хороолт цахилгаанаар халдаг тийм үү? Шанаа халуун цэвэр өгөх хэрэгтэй болоо. Юу урагшаа байгаа ш нормын гэр хороолт талын хашаа тийм. Талын хашаа тийм. Тэгэл ингээд үндсэндээ бол дид үс цэвэр өгсөн шугамд очиж өгöd халаа усаа бол халаа цахилгаан халаагаар шийдээд ингээд явсан чинь энэ жил эрчим хүчний өнөөсөлтөөс болоод бүгд буцаагаад зуухруу орчихно. Улаанбаатарт бас тийм их асуудал гарч байна. Уул нь одоо Улаанбаатар одоо утааг шийдэх хамгийн төгс шийдэл бол ерөөсөө гэр хороолол дид үс барих. Харин. За та бас чуулганы хугацаанд гишүүнийхээ хувьд ямар хуулийн төслүүд дээр одоо бас тантай бол бас хууль зүйн дотоод хэргийн сайд байхад бас олон хууль дээр ажиллаж байлаа. Одоо бас анхны хууль маань эргээд яг би таны яг удирдлагаар газрын дараагаар ажиллаж байхад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцээл, эрүүл хамгийн харуулсан тий. За оны өмнө одоо яг тодгон санд юм аа. Яг хөлийн хуулийг 93 онд батлагдсан хуулийг бид эднийг шинжилж батлуулад Монгол улсын хилийн цагдаа гэж манай инх хэрэгшүүд нар юм оруулж байгаа бас бүх асуудал. Тэгээд нэг тэр хуулиа нэг бас 20 тухайд 25 жилийн дараа гэж жил удаа бид хэлж байгаа. Тэр байхгүй момент одоо байдیں۔ Зүгээр бас их дурсгалтай. Тэр чинь гэр бүлийн хуулийн дээрс бид нар одоо оюун гэрэл гишүүн экс гишүүн жоохон шүүмжлүүлээд гэхдээ маш сайн хууль болсон. Гэр бүлийн хүч хэлбэрийн таслан зогсоод чадсан маш хариуцлагатай болсон. Одоо бол асуудалгүй болж байна. За эрүүгийн багц хуулийн дээр бас шүүмжилжсэн боловч харьцангуй одоо сайн хууль болсон. Яг зөвшөөрүүлээд явж байна тий. Хилийн тухай хуулийг шинжилсэн найруулга байсан. Үндсэндээ бид одоо дэд сайд инх хоёроос чи хууль зүйн бодлогын газар байхад бид нарыг яг бие дааж оруулсан анхны том хууль. Нөгөө хуулиуд нь урд нь засгийн газар өргөн барьсан байгаа. Зайлшгүй засах шаардлага гараад бид нараас татаж яваад буцааж өргөн барьчихсан. Тэг хилийн тухай хууль бол бас миний одоо хууль зүйн дотоод хэргийн сайдлаад яг бие дааж батлуулсан анхны хууль. Тэр бас их гоё хууль шүү. Тэг чи одоо хилийн цэрэг дараад мэдээ цагдаагийн хууль батлуулсан. Хилийн цэрэг цагдаагийн шүүгэн шийдвэрүүд энэ байгууллагууд бол харьцангуй одоос нэлээд жоохон сулдсан зохион одоо унжидсан гэдэг юм уу те. Сэтгэл санаа нь гундуу болцсон, ажлаас их гардаг. Нөхөө хангалт хийж чаддаг боловсруучнээ. Тийм болцсон үед нь бид нэр хилийн тухай хуулийг хийж 3 малгай өмсдөг байсан бол 8 малгай өмсдөг болсон. 8 төрлийн одоо хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол 26 төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Цалин одоо хил дээр застав дээр ажиллаж байгаа бол Улаанбаатарт ажиллаж байгаас 2 дахин илүү цалин авдаг болсон гэдэг. Одоо бол хилийн зэрэг зөвшөөрсөн шүү тэр хуулийн хүчинд. Тэр хуулийн одоо үр дүн ч гэсэн одоо үргэлжлээд явж байна. Сая Батлан амлахын сайдлууд байх бас нэг шийдсэн бол бас бидний үед шийдсэн тэр онцгой нөхцөл нэмэгдэл. Хилийн тухай хил зөвтгчөөр орхигдсон байсан юм байна. Бид нар ч юм бол цагдаад 30% өгдөг болоод шүүгэн шийдвэртэй өгдөг болоод нэлээ одоо тусгай төрийн тусгай албаагч нартай онцгой нөхцөл нэмэгдэл нь 25-30% өгдөг болцсон. Тэгвэл хилийн тухай хуулинд орхигдсон байж
Сая Батлан амгалан сайд болсон чинь угаасаа зөвчөчний хөлөнд бас байдаг юм байна. 2004 оноос хойш л одоо 10% байсан. Тэрний сая 25 болж нэмэгдүүлсэн. Одоо энэ хавардгийн бас зөвчөчний тухай хууль, цэргийн албаны тухай хууль, Батлан амгалан тухай хуулиас тодорхой нэмэлт өөрчлөлтүүд оруулах гэсэн. Тийм бодолтой л ажиллаж байна да. Би нэг чуулган дээр танаас нэг асууж байсан юм. Ер нь яг хөө зүгээр энэ Батлан амгалан зөвчөчний энэ бүтцийг, дэд бүтцийг ашиглаад залуучуудаа жоохон хөгжүүлэх тийм мэрэгжилтэй илүү их яг энэ зах зээл дээр хэрэгцээтэй мэрэгжилтээр одоо сургах асуудал. Тааж бас энийг нэлээд бас яриад ах шүү. Тэгэхээр энэ бодлогыг бол нэлээд тийм эрчимтэй бас дэмжиж одоо бас л бүх талаар юммаар юм шиг санагдаад байна. Одоо яг наадах шиг эхэлсэн явж байна. Өнөөдөр мэрэгжилтэй зэрэг, цалинтай зэрэг гэсэн одоо хөтөлбөр үндсэндээ бид нэг хугацаа цэргийн албаа гэж маань хугацаа цэргийн алба хааж авах гэсэн цэргийн эрдэм суралцахаас гадна те цэргийн дүрм одоо суралцахаас гадна англи хэлний анхан шатны мэдлэгтэй, компьютерийн анхан шатны мэдлэгтэй, жолооны курс сураад дээрэс нь одоо нарийн мэргэжлэр барилгын болон одоо бус чиглэлээр ингээд ойчин зэрэг, малчин зэрэг одоо барилгын шаварчин одоо тэр барилгын өргөлөгч жолооч тий. Дорон жолооч яг ийм байдлаар сурах юм эхэлсэн. Энэ чиглэлдээ бид нэлээд хөрөнгө тавиад 2 сарын 1-ээс одоо сургалтууд бүгд эхлээд явчих. Тэгээ үндсэндээ төгсөөд явахдаа зөвхөн цэргийн эрдэм суралцаад эр биеийн тийм үү жагсаад одоо сэтгэл зүйн одоо тийм хат суугаад ингээд гэртээ харих биш. Тэрнээс гаднаас ажил амьдрал дээр гараад ажиллахад орлого олох чадвартай амьдралаа аваад явах амжиргааныхаа их үсэг олчих юм бололцоод болох асуудлыг бид нэр шийдэж эхэлсэн. Харин энэ л одоо бас чухал байна. Тэгээд одоо яг үндэ хэлэхэд би ч бас энэ чиглэлд бас ажил хүчний асуудлыг л бас дотооддоо зөв. Тэр хуулийг одоо хурдан барилттай татаад авсан биз дээ. Одоо яг бас нөгөө туршлага дутлаа. Одоо тэгээд нөгөө иргэд олон нийтэд зөв мэдээлэл өгөхгүй бол бас энийг ус төрийн зөвлөгөө ашигчдаг хэсэг бүлэг нь хятад оруулж ирэх гэж байгаа мэтэр ингээ ярьчаар манай иргэд бас жоохон имзэглсэн. Өмнө нь бол цаацтай нэг хятад оруулж ирэх гэдэг байгаа биш. Мэдээж тодорхой тооны хятадч өмнө нь орж ирж исэн, ажиллаад буцаа гарч исэн, одоо ч бас орж ирээл явж байгаа шиг байна. Яг зүгээр хөтөлбөрийн энэ дэлхийн бүс нутгийн хөтөлбөрийн зах зээлийг харахаар илүү их Филиппин ажиллачаад, Лаос ажиллачаад за магадгүй энэ стануудаас ганцныг одоо Орос руу ч юм бол Узбек, Тажик одоо маш их ордог байсан шүү дээ. Газар тариалан дээрээ ч юм уу барилга дээрээ тэргээд авчирч ажиллуулах бас болцоонууд байх шиг байна ерөн зүгээр. Тэгээ үндслэн байлгал үзэл баримтал байж байгаа. Тэн дээр чинь тэгээд угаасаа нэг улсын одоо Монголд байнга оршин суух иргэн болвол нэг хөвөөс хэтрэхгүйгээ заатсан тодорхой 20 хязгаарлалтууд байгаа. Тэр бол огт хөндөөгүй шүү дээ. Хөндөөгүй. Тэр гадаад иргэний эрх зүйн байдлын хуулийн Монгол улсын нийт хүн амын 3% нь л гадаад иргэн байж байна гэж заалт хэвэр байна. Тэр чинь одоо 100 мянган орчим хүн тийм. Нэг улсын иргэн бол нэг куба 30 мянга авцаа чинь. Тэр огт хөндөөгүй шүү дээ. Тэр шиг хөндөөлөг хязгаарыг болох юм шиг хүмүүс. Давхар квотууд байсан байхгүй. Тэр хууль дээр ч нэг квот, ажил хүчний хууль дээр ч нэг квот. Тэгээ энэ хуулийг нь болохоор яамны дараа нарын үүдийг сахих гэдээс нэг нь болиулчихъя. Том одоо бодлогынхоо тэр гадаад иргэний эрх зүйн байдлын хуулийн 3% квот, 1% квот байж байгаа. Энэ дээр л одоо бас тэгвэл тэрийг л зөв ойлгуулж чадаагүй тэгээ олон нийтэд жоохон бухимдлуулсан. Одоо яг одоо тэгээ бас залруулна да. Тэгээд энийг бизнес эрхлэгчид бас дэмжээд л байнга л одоо шаардал байна. За өөр чуулганы завсар юу гэж байна? За одоо тэгээд бас тойрог дээр ажиллах юмнууд байна. Нөгөө тойрог сонгоцсон гишүүдтэйгээ барьсан бас бидний бас зарим нэг ажлын төлөвлөгөөнүүд зөрөөд бас хэдийгээр уулзалтуудаа их үгээ жоох юм байна. Тэгээ ер нь голчлоо хуулийн төслүүд дээр сууж би одоо яг арилжааны хуулийн төсөл тендерийн хуулийг энэ мөрөөдөө тоглоом буюу цахим мөрөөдөө тоглоомыг жоохон зохистой хэмжээнд хязгаарлаж хяналттай болгох. Энээс үүсээд байгаа сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор хийж байгаа хууль гэсэн энэ гурван хууль дээр л ингээд төвлөрч ажиллаж байна. Энийг бас хаврын жуулан гэхэд ерөөдөө бэлэн болгоод бас өргөн барих бэлтгэлийн нийлэм явуулчих гэсэн бодолтой л байна. Би бас танаас зөвлөгөө авъя гэж бодож байна. Одоо бас яг зүгээр таны үед бид чинь бас ингээд бүртгэлийн багц хуулийг хийгээл ил тод болгоно гэж явсан. Яг энэ захин багц хуулиуч гэдэг бүртгэлийн багц хуулиуч Монголд бас энэ авилгал, хүн суртал бүх ил тод болголоо шүү дээ. Хэдэн дөрвний компани хөгжүүлсэн бас нэг хууль эрх зүйн орчин дээр бас тодорхой бас юмуд бодож байгаа. Энэ дээрээс бас нөгөө уул уурхайн салбарын олборлох үйлдвэрийн ил тод байдлын хуулийг бас бодож байгаа. Энэ дээрээс би бас тэнтэй бас нэг зөвлөлтийг гэж бодож байна. Хоёрдугаар нөгөө таны үед эхлүүлж ирсэн дампуурлын хууль, компани хуулийн шинжилсэн хариулгын арилжааны хууль дээр бас нэг яг боосны дараа бас нэг жоохон бас одоо ах гишүүний үед бас туршлагатай парламентчийн үед бас нэг зөвлөгөө авч бас явъя шүү гэдгийг бас тэнд өнөөдрийн уулзалтаар бас хэлээд авъя гэж бодож байна.
Тэгэхээр Тэгээ одоо бие биенийхээ дутуу нөхөөл тэгэл тийм үү одоо чинь заримд нь туршлага байна, заримд нь бас мэдлэг чадвар байна гэдэг чинь нөгөө сайн муу нийл савд үрд гэдэгтэй адилхан бид бүх юм нийлүүлээл тэгэл Монгол улсын төлөө зүтгэнэ гэдэг. баярлалаа тэгээд. Олон жил Яг энэ дээр бас дүүтэй хамтарч ажиллах юм биш үү? Тий. шинэ гişүүд энэ жоохон дэмжиж бас ойрхон ажил гэж бодож байгаа. За баярлалаа.